Сайн байцгаана уу? Та бүхэн 100-ны мэдээ сонины 7 хоногийн таймыг сэтгүүлч Мигмар Жаргал болон Бэм хажиднаар хүргэхэд бэлэн боллоо. За ингээд энэ 7 хоногийн даваа гарагийн дугаарыг онцлох материалаар ямар нийтлэл гарсан байгаа л. Ерөнхийдөө бол бид нэр амьдралын тойрог болонда бас хүндтэй одоо эрхэм зочдтой гүрж ярилцдаг. Энэ удаад бол спортын мастер Баян зүрх төргийн алхалтын холбооны тэргүүг мөнх туяа гэх эрхмийг урьж ярилцсан байгаа. Тэрээр одоо хорт хавдраа даван туулж одоо мөн хүмүүст маш их урам зориг өгсөн мундаг эмэгтэй байгаа. Энэ талаар бас уншихыг хүсвэл манай даваа гарагийн амьдралын тойрог булангаас одоо унших боломжтой. За тэгээд мөн манай тренд болонгуудын нэг бол leadership forum байдаг. За тэгээд бид нар энэ удаад бас leadership forum болонда хөгжлийн банкны актив пассив хөрөнгийн удирдлагын газрын одоо захирлын үүрэг гүйцэтгэгч Бачаргалыг урьж одоо ерөөхдөө цаг үеийн асуудал, банкны асуудлаар нь ярилцсан байгаа. Энэ тухай бас та бүхэн манай даваа гарагаас унших боломжтой. Мөн бид хойд бүсийн мэдээндээ Хөвсгөл аймгийг онцлсан байгаа. Тэгэхээр 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Хөгсөвд одоо Мөсний баярын одоо олон улсын мөсний наадам энэ жил гайхамшигт Хөвсгөл урайндор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Энэ жилийн одоо онцлог нь гэх юм бол Монгол төвний ивэл суурьхлоор одоо Монгол улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн санаачлага зарилгаар төрийн тахилгатай болж буй явдал байгаа. Одоо тиймээс төрийн тахилгатай болсон одоо энэ түүхэн цаг хугацаанд болж буй Мөсний баяр маань одоо 3 дугаар сарын 2-оос 4-ний өдрүүдэд болж одоо өнгөрсөн байгаа тий. За бид одоо Мигмар гарагийн онцлох материалаараа бол одоо хөдөлмөр эрхлэлтийг хиймэл оюун ухаан өөрчилж байна гэдэг одоо энэ гарчигтай нийтлэл сурвалжлагаа бол оруулсан байгаа. За тэгээд өнгөрсөн 7 хоногт бол бас хөдөлмөр эрхлэлтийн үндэсний форум болж өндөрлсөн. За тэгээд энэ форумаар л ерөнхийдөө одоо хөдөлмөр эрхлэл Монголд ямар байгаа дэлхийн жишгүүдээ бас яаж ингээд ашиглахын хиймэл оюун ухааны бас хөдөлмөр эрхлэлтэд одоо хэрхэн зөв зохистой одоо юм хөгжүүлэх ёстой гэдэг талаар ерөөхдөө ярилцсан. Тэгээд засгийн газар залуучууд, эмэгтэйчүүд за ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарна гэдгийг бас ерөөхдөө дандаа шатар энэ хилцүүлэх үеэр эрэхтэй бас хэлсэн байгаа. За мөн одоо энэ 7 хоногт дэлхийн техник шууган тариад буй одоо мэдээ бол одоо дайны тухай байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаар манай сонио онцолж бичсэн байгаа. Энэ талаар бас дурдвал. За тэгэхээр одоо ойрох дорндод бол одоо өрнөж байгаа нөхцөл байдал ер нь бол хурцтмал хിവэр үргэлжилж байгаа. За тэгээ манай сонио мөн одоо бас дэлхийн техникийн үйл явдлыг одоо олон улсын тойм болонгаараа одоо тоймлож хүргэсэн. За тэгээ 5 гарагтаа бол бид нар олон улсын таймаар нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл хуралдсан ч одоо тодорхой шийдвэр гаргасангүй гэдэг материал бол оруулсан байгаа. Тэгэхээр та бүхэн бас дэлхийн техниктэй холбоотой үйл явдлын мэдээллийг манай сониноос бас тайм хэлбэрээр одоо ер нь багцлж ингээд их мэдээлэл авах боломжтой. За мөн бид одоо 7 хоног бүр бүсийн мэдээг одоо бүсүүдэд олж сонин содон мэдээг хүргдэг шүү дээ тийм. Энэ удаа хангаан бүсийн мэдээд бид Ар хангаан аймгийг онцлсан байгаа. Тэр нь яасан бэ гэхээр Ара комплекст анх удаа одоо морин тойруулга уралдаан болохоор болж байна. Энэ нь болохоор зэрэг Ара комплекст 3 дугаар сарын 6-ны өдөр одоо хаврын морин тойруулга уралдаан нээлттэй хийх гэж байгаатай холбоотойгоор бас бид онцолж ярьсан байгаа. Энийг бас Пүрэв гарагийн хангаан бүсийн мэдээгээс унших боломжтой байгаа. За тэгэхээр Пүрэв гарагийн тренд зочин болондоо бид одоо энэ удаад олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан одоо уул уурхайн салбарт хөдөлмөрлөж хүний хөгжил, бизнес ба хүний эрх, гендрийн тэгшэрх байдал одоо эмэгтэйчүүдийн оролцооны чиглэлээр тууштай ажиллаж ирсэн туяа гэх одоо эмэгтэйтэй ярилцсан байгаа. Тэрээр Багнуурын уурхаагаас ажлын гараагаа эхэлж одоо мерит зарчмаар шат дахин удирдах түвшинд хүрсэн одоо уул уурхайн инженер байгаа. Тэрээр бас энэ ярилцлагада уул уурхай бол зөвхөн баялаг биш хүний хөгжлийн сургууль юм а гэж бас онцолж ярьж байсан. Энийг манай Пүрэв гарагийн одоо тренд зочин болонгаас унших боломжтой. За мөн одоо өнгөрсөн Пүрэв гарагт бол сэтгүүл зүүн салбарын одоо томоох хамгийн том чуулган болох Media Mongolia 2026 чуулган маань одоо болж өндөрлсөн байгаа. За тэгээд энэ удаагийн чуулганаар бол одоо хэвлэл мэдээллийн салбарын гурвалсан хямрал гэж нэрлэдэг байгаа одоо технологийн хөгжил. За мөн одоо сэтгүүл зүйн салбарын хууль эрх зүйн одоо орчин нөхцөл. За мөн одоо эдийн засгийн хямрал одоо эдийн засгийн дарамт зэрэг энэ сэдвүүдийг бол ер нь голлон одоо салбарынхан чуулж ингээ хилэлцэж одоо гарч шийдэл гаргасан ийм одоо том хилцүүлэг маань болж өндөрлсөн. Тэгээд энэ талаар манайх бас Баасан гарагийн дугаартаа нийтлсэн байгаа. Мөн энэ талаар бас энэ удаад хиймэл оюун ухааныг төлхөө бас их ярилцж явах шиг байсан тийм ээ. За мөн одоо Баасан гарагийн дугаарт тэд бид болонда олон улсын одоо эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийг
одоо тохиолдуулан Монголд болон одоо гадны улсуудад хэрхэн тэмдэглэдэг талаар бас тэд бид болонда онцолж бичсэн байгаа. Үүнийг бас Баасан гарагийн дугаараас унших боломжтой. За та бүхэндээ 100-ны мэдээ сонины 7 хоногийн таймыг хүргэлээ. Ирэх 7 хоногийн таймаар иргэн уулзъя. 100 түүчэлэх 100-ны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100-ны мэдээ.